Бидний одоо ингээл юм яриа сууж хахад шууд зөрүүлэл манай зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд шал өөрөөр өнцгөр ингээл болоод нөгөө хэвлэл мэдээлэл сошиалч хаах гэдэг эдгээр яриад ингээл яриад эхэлчих. Хүүхдийн асуудал ярьж байгаа шүү дээ энэ дэр. Энэ тоо мэдээллүүдийг ингээ хүний эрхийн статистик тоонуудыг харах хэрэгтэй. Таны хүүхэд магадгүй цаана ямар орчинд хинтээ яаж харьцаад ямар эрсдэлд ороод байгааг бид нар таашгүй болчиход байна. Хэд задгаа байна манай сошиал орчин. Манай улс шиг томчууд нь жоохон хүүхдүүдтэйгээ хамт нэг сувгаар хоорондоо хэрүүл хараад бие биенийхээ үзэн ядалт элдв янзын одоо ялгуурлан гадуурх холт руу ингээд дундууд байж идэг тийм улс орн юм байд юм уу? Тэр Америкийн нэгдсэн улс, Европын улс орнууд чинь хязгаарладаг юм байл шүү дээ. Тэгэхээр бид нар ч одоо үндсэндээ бол одоо хэвлэл мэдээлэл сошиал зөвөр хэд ийм тал харин тэр үзэл бодлоо нээлттэй ажил хэрэгч байдлаар эрүүл сарвал ухаанаар баримттай нотлохотой шүүмжлэх яах эрхийг хасах тухай огт энд сая яриаггүй энд байгаа хүмүүс. Харин энэ дундуур хүүхдүүд маань ирээдүйд бид эдийг хажаанаас ажиглаж байгаа. Эхэн хээр алга бол хүн шир алга гэдэг шиг бид эдийн одоо нийгэмд хандж байгаа хандлага санаатаа самсаргүй их хурлын чуулган хүртэл нээлттэй явдаг. Энэ дээр одоо янз янзын одоо бие биенийхээ гүтгэх, доромжлох, хандах, дээрлэх ийм асуудал маань нийгэмд шууд тусгал болж очиод ёс зүйн хүмүүжил за сошиал орчинд хийж байгаа тороол хаягнууд ч яг үндэ бол одоо хэнийг яаж онцлох вэ? Хамгийн эмзэг эсрүүл дайрдаг. Гадаадаас ч гэсэн дотоодоос баригд гарахгүй. Тийм учраас энэ донд одоо хүүхдүүдээ яаж хамгаалах вэ? Эмэгтэйчүүдээ яаж хамгаалах вэ? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаатай байдалтай хүмүүсээ яаж хамгаалах вэ гэдэг тал дээр өнөөдөр манайхан ярьж байгаа учраас бол одоо энэ дээр бол би зориуд хэлэх гэсэн. Дөнгөж сая одоо бид эдгээр ярьсан асуудлыг эдгээр нийл суучаад тэг ямар юу гэнэ одоо янз янзын тэр одоо юугаар нь биднийг бас тавиад ингээл ярьж лээ л дээ харамсаж байгаа. Тийм учраас манай одоо энд хэрөө үзэж байгаа бол хэвлэл мэдээлэл олон нийт бид нар зөв эрүүл санал шүүмжлэлийг бол харин хязгаарлахгүй харин энэ хүүхд хүчрхийлэх гэх түрүү ярьлаа ш нэг хүн 84 хүүхдийг хуурамч хаягаар өөрийнхөө эрхэнд оруулаад эдийн засгийн болон санхүүгийн болон бэлгийн хүчирхийлэж хийцэн байна. Яг ийм зүйл бидний үр хүүхдүүдэд хинийхэн ч хажууд маш ойрхон явж байгааг үүс гарга байхгүй. Энийг л одоо өнөөдөр бас тавьж үзэж одоо энэ төсөв санхүү хөрөнгө хилцэж байгаа үе дээр л хүчээ энэ байгууллагууд маань нэгтгэж ажиллах ёстой баг. Цэрэг цагдаа, хууль хүчний байгууллагууд за мөн одоо иргэд ч гэсэн өөрсдөө за олон нийтийн байгууллагууд гэдэг. Тэгээ энэ утгаар л одоо бид ихэн бие биенийхээ нэг үзэн ядахын донд тусцсан нэг улсад цөөхүүлээ ийм байдалтай байгаад хахад эргээд ингээ бодоход бол одоо зөв бурууг нь ялгаж энэ нийгэм дундаас чинь зөв дүгнэлт хийхэд тун хэцүү бол тэгээ дундуур нь хүүхдүүд ороод ирчихсэн тэгээд одоо тэгэл одоо энэ зүйлийг бол одоо үгээ хэлэх хэрэгчлөө гэдэг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдсан шүү дээ. Тэгээ бүр хүүхдийн эрх гэдэг бол ингэ амарт. Тэр утгаар нь бол хэлж байгаа шүү. Одоо энийг шууд амжуулж байгаа бас хэвлэл мэдээллийнх маань зөвөр ойлгоор энд хүний эрхийн пакттай тодорхой мэргэжлийн байгууллагуудын олон улсын стандартад байгаа үнэлээд өгөгдсөн тоо тухай статистик ярмаар. Ер нь бол хаалттай бас зарим асуудлын яриул илүү их тод юмнууд бид нар бас ярьсан те. Нээлттэй бас хамаагүй ярьж болохгүй улам сэтэл төрүүлээд идэг хүртэл асуудал байдаг юм байна л д. Тийм учраас бол энэ тал дээр бол цаашдаа зарим тэр ноцтой асуудлын хүрээнд бол одоо байнгын хороо хаалттай хэмжээнд бас нэг яриул илүү асуудлуудыг илүү ухаж тэр мөрдөн байцаалт хяналттай цэрэг цагтаа прокурор тагнуулалттай холбоотой асуудлуудыг хүртэл ярих хэрэгтэй байна л гэж